За дараагийн бичлэгт маань тавтаа морилоорой. За энэ удаагийн мэрэг маань гадаадд байгаа монголчуудаа тэр хүмүүстэй зориулсан таарад мэрэг байна. За нэгдүгээр групп маань энэ чирнэлийн ягаан өнгөтэй, хоёрдугаар групп маань ягаан өнгөтэй энэ болор, гуравдугаар групп нь шар өнгөтэй болор ах нэ. За энэний асуулт болохоор нэгдүгээр байдал ерөнхий төлөв байдал, нэгдүгээр асуулт, хоёрдугаарх нь ажил карьер мөнгө санхүү, гуравдугаарх нь хайр дурлал, дөрөвдүгээр асуулт нь сахиусуудын зөвлөгөө байх нэ. За ингээд та нар групп 50 сонгороо. Тэгээд лайк, subscribe дарахаа бити мартаарай. Комент бас бичиж үлдээгээрэй. Баярлалаа. За нэгдүгээр бүлгийнхэн ридингдээ тавтаа морилно. Та бүхний сонгосон чирнэлийн ягаан өнгөтэй энэ болор сонгосон байна. За энийг хараад байхад бол ерөнхийдөө оюутан сурагчид, ажилчид харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр магадгүй ингээд таны байгаа газар чинь ямар нэг зүйл бүрхэг байгаа юм шиг, харанхуй байгаа юм шиг, иймэрхүү юм ямар нэг зүйлс тодорхойгүй байгаад байгаа. Жохон ингээд айц төгшөр мэдрэгдээд байгаа ч юм уу те. Хэцрхийх бүрхэг байжсэн болвол таны амьдралд гоё гэрэл гигээ ирэхээр харагдаад байна л да. Энэ мөн хөзөр маань карт маань доошоо харж гарч ирсэн. Тэгээд энэ хермет хөзөр маань ингээд доошоо хермет хөзөр гарч ирсэн байна л да. Магадгүй оюутан сурагчид маань ингээд альва нэг сургуулаа төгсөөд ямар нэг зүйлийг ингээд суралцаад төгсгөөд явж байгаа харагдаж байна л да. Тэгээд бас нэг хитрхи ингээд энерги нь ингээд олон тишээ тархчихсан. Жохон ингээд магадгүй хичээл сургууль, ажил төрөл гээд өөртөөгөө ажиллах тийм зав цаг гарахгүйгаасаа болоод энерги нь ингээд олон тишээ ингээд тарж бутарсан энергитэй харагдаад байна л да. Хермет хөзөр. Тэгэхээр тийм болохоор өөртөөгөө бас нэг жоохон ажиллаад үзээрэй. Тэгээд магадгүй чиглүүлэг жоохон дутмаг байгаа болвол ямар нэг хүнд харуулдаг ч юм уу те. Тэгэх юм бол маш гоё чиглүүлэг ирэхээр танд бол энэ чиглүүлэг нь бас өхөр харагдаж байгаа байхгүй юу? За тийм байна. 10-ын сэлэм доошоо хараад гараад ирсэн. Та урд нь бол маш их хүнд ажил хийжсэн, маш их ачаа үүрдэг байсан. Тэгэхээр энэ ачаанаас ерөнхийдөө тавирахаар харагдаж байна л да. Энэ ажил яг миний хийх ёстой ажил, миний биш юм байна гэдгийг ойлгоод өөрөөсөө нэг шин зүйлийг бүтээх гээд ингээд энэ юу н надад тохирохгүй, би маш их ядраад байна, миний энерги сорогдоод байна. Энэ ийм ажил хийснээр ер нь бол ийм их хүнд энергитэй ажил хийж цаашдаа явж чадахгүй нэ гэдгийг өөрөөсөө ерөнхийдөө олж таньсан гэж ойлгож олно. Тэгээд энэ муухай хүнд энергиээс ерөнхийдөө өөрийгөө аваад гарч ийн л та. Тэгээд амьдралд чинь бас нэг шинэ өөрчлөлт хийх хэрэгтэй. Мэдлэг чадвараа улам хөгжүүлж, хуучнаа хаяад шинэ зүйл эхлүүлэх хэрэгтэй гэд ингээд өөртөө магадгүй та өөртөө төлөвлөсөн байж болно. Төлөвлөөгүй бол ерөнхийдөө тиймэрхүү байвал танд илүү зүгээр юм байна шүү. Өөрөөсөө альва зүйлийг ингээд төрүүлж шинээр ингээд эхлүүлэх юм бол танд бол тэр ажил чинь маш гоё ингээд зүйлсийг авчрахаар харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ аль болох ингээ хуучнаа орхих хэрэгтэй, хуучин дадал зуршил янз бүрийн тийм зүйлс байсан болвол тэднийг тавьж явуулснараа шинэ амьдралд чинь шинэ зүйл ингээд орж ирэх юм бол таны жинхэнэ нөгөө нэг таны дуртай зүйлс, дуртай ажил, мэргэжил ингээд орж ирэх тийм хандлагатай харагдаж байна л да. Ерөнхийдөө хүнд энергиас та ер нь тавьж байна. 6-гийн сэлэм доошоо хараад гараад ирсэн. Та ямар нэг зүйлийг ингээд төлөвлөж байсан бол айгүй жоохон удаан байгаад байна л да. Жохон хурдан хөдөлгөөнөө тэр бодож төлөвлөсөн энэ шинэ ажлаа хурдан хийж эхлэх хэрэгтэй гэдгийг харуулад байна л да. Бас ингээд ямар нэг зүйл дээр аялалд ингээд гарахыг төлөвлөөд ч байгаа ч юм уу. Янз бүрийн асуудал байдаг бол ингээд өөр өнцгөөс нь бас ингээд хараарай гэдгийг энэ дээр бас харуулад байна л да. Тэгээд янз бүрийн асуудлаа ингээд ардаа нуухгүйгээр ил гаргаад өөртөөгөө тэр яг ямар асуудал байгаад байна. Тэр асуудал дээрээ ингээд өөрөө
ганцаараа ч юм уу ингээд цаг гаргаснараа тэр асуудлаа ингээд өөрөөсөө ингээд хөөж ууснараа таны бас ингээ гоё шин ажил мэргэжил таны хийж чадах юм чинь ингээ гарч ирж байгаа байхгүй юу? За 3 саваа гарч ирсэн. Магадгүй та ажил төрд ингээд төлөвлөж байсан болвол та бүтээл сэтгэлгээ маш өндөртэй хүн байна л да. Гал ирч хүчтэй ямар нэг зүйл ингээд дотроос чинь ингээд мэдрэгдээд байгаа. Хиймээр бүр ингээд дур хүсэл чинь ингээд төрөөд байгаа. Тиймэрхүү зүйлээ хийгээрээ. Ер нь бол энэ зүйл чинь зөв бай шүү. Ирээдүйдээ та төлөвлөгөө гаргаад ингээд явж байгаа чинь айгүй ер нь бол зөв бай шүү. Бүтээл сэтгэлгээ чинь маш зөв байна. Тэгээд хитрхийх амьдралд нэг тийшээ ингээд төлөвлөгөө гаргаад аяллаа төлөвлөөд бас байж байгааг хараад байна л да. Бас ингээд өөрийнхөө хийх гэж байгаа зүйлсээ ингээд бас ингээд удаан төлөвлөж байгаа. Тэгээд шин зүйлийг бүтээгээд эцийг нь бас нэг үзгээд ингээд маш их ирмэлзэл дүүрэн байгаад байгаа. Ийм энергийг харуулдаг байхгүй юу? Тэгэхээр танд бол ийм гоё дотроос чи нэг л зүйл ингээд гарч ирээл таны ингээд төлөвлөгөө гарч ирээ би ийм юм хийчихвэл зүгээр юм байна энэ төр гэж бодогдоод байдаг. Тэгэхээр та энийг хийх юм бол маш зөв алхам юм байна. Магадгүй та бас аялал төлөвлөж байгаа бол би хаашаа явах уу, яах уу гэдгийг айгуу гоё ингээд төлөвлөж яана л да. Тэгэхээр энэ дээр бас аялал гэж гарсан шүү дээ. Тэгэхээр энэ хоёр маань маш сайхан холбогдож байна л да. Аялал ер нь ингээд төлөвлөснөөрөө өөртөө илүү гоё ингээд цаг гаргаснараа та өөртөө ингээд шин зүйлсийг ингээд эхлүүлэх боломжтой шүү. Ийм их хүн тачаанаасаа гараад аялалд яваад өөрийгөө таниад тийм бүрхэг байсан амьдрал чинь ерөнхийдөө гоё гэрэл гэгээ орж ирэхээр харагдаж байна. За энэ 2 дугаар гинэ нь болох дээр мөнгө санхүү ажил карьерийг үзсэн байгаа. Зоосны хаан маань болох дээр альва зүйл дээр ингээд ер нь бөөр сууртаагаар ямар нэг зүйлийг ингээд төлөвлөж чаддаг. Тэгээ маш эд баялагтай ингээд гайхалтай бүх ер нь ямар нэг зүйлийг ингээд маш сайхнаар ингээд бүтээгээд гаргаж чаддаг. Маш удаан төлөвлөсний дараа тэр өөртөө бодож исэн зүйлээ амьдралдаа ингээд ил гаргаж чаддаг. Ийм гайхамшигтай энергитэй хүнийг харуулдаг байгаа байхгүй юу? Тэгэхээр эд баялаг дүүрэн байна, сэтгэл ханамж дүүрэн байна. Тэгээ аливаа нэг зүйл дээр ер нь бөөр суурьтай ханддаг ийм гоё энергитэй хүнийг харуулж байна л да. За зарим нэг хүмүүс нь болохоор ямар нэг зүйлийг ингээд ажил төрлөө байна л да. Тэгээд ажил төрлийг маш удаан хийж агаад тэгээд ингээд харанхуй бүрий гэж ярьсан шүү дээ. Энэ дээр бас харанхуй бүрийд гэрэл гарнаа гэдсэн. Тэгэхээр энэ бас харанхуй бүрийд байсан маш их ингээд ажлаа маш удаан хийж исэн. Тэгсэн чи яг таны төлөвлөснөр энэ ажил чинь бүтээгүй болоогүй. Тэгээ та бас урам нь хугарчихсан. Тэгээд энэ ажил ерөөсө болиё. Одоо энэ ажил ер нь миний хийх ажил биш юм байна. Би эндээс болиё гэд ингээд та орхиод ингээд явж байгаа харагдаж байна л та. Надад ямар нэгэн зүйл, шин зүйл байх ёстой гэд өөртөө гоё ихтгэл тэгээд энэ хийжсэн зүйлсээ ажлаа орхиод ингээд зарим нэг хүмүүс нь явж байгаа харагдаж байна л та. Тэгэхээр бас нэг олон ажлуудын ингээд сонголт бас гарч ирж байгаа магадгүй харагдаж байна л да. Тэгээд та өөрөө ингээд өөртөөгөө ингээд ажилласнараа бас ингээд өөрөөсөө асуугаад ингэх юм бол зөв аяга олох боломжтой байгаа юм л да. Энэ болохоор 7-гийн аяга гарч ирсэн. Тэгэхээр та ийм олон сонголтоос зөв сонголтоо хийх юм бол тэр зөв сонголт чинь ирээдүйдээ таны мөнгө санхүү ажил карьерт чинь маш гоё нөлөө үр дүн авч ирэхээр харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг таны энерги ингээд тарж бутарсан байгаа гэдэг байгаа шүү дээ. Энэ дээр их тарцсан байгаа гэдэг байгаа. Тэгэхээр зэрэг өөртөө ингээд жоохон ажиллаад ирэх юм бол та ийм олон сонголтоос яг хийх ёстой ажлаа өөрөө та олцохоор харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр та өөрөөсөө бүтээл төрөвдөг ч юм уу эсвэл бол шинэ ажлыг та өөрийнхөө зөн совонгороо ороод олох тийм мэдрэмжтэй байгаад байна л та. За дараа нь хангид маань дүүжлэгдсэн хүн маань ингээд доош
дүүжлэгдсэн хүн маань гарч ирсэн. Та бас ингээд ямар нэг зүйл дээр маш их гацалтан байдалтай байж исэн. Ажил төрлөө эсвэл ингээд сонгохдоо маш удаан байсан ч юм уу. Ер нь бол жоохон нэг юм төлөвлөж гэрээ өөртөө итгэхгүй байгаад байгаа. Тэгээд тэрнээсээ болоод маш их гацалтын энергит орчихсон. Ийм хүнийг харуулад байна л да. Тэгэхээр ингээд өөртөөгөө яг ингээд тухгүй байгаа зүйл дээрээ дүн шинжилгээ хий. Яг юу нь миний хийх ёстой зүйл вэ гэгээд ингээд дүн шинжилгээ. Магадгүй энэ ажлуудаас аль нь минийх вэ? Миний хийх ёстой ажил нь аль нь вэ гэдгээр та өөртөөгөө ингээд дүн шинжилгээ хийгээ бодоод өөртөөгөө ингээд ганцаараа байгаад үзснээрээ та өөрийнхөө тэр хийх ажлаа олох боломжтой харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр та энэ дээр бас ингээд ажиллаарай гэдгийг хэлмээр байна л да. Тэгээ шинэ ажил, шинэ ингээд мэдлэг боловсрол толгой тархинд чинь ямар нэг байдлаар ингээд гоё шинэ санаа орж ирэхээр харагдаж байна. Шинэ ажлыг олох боломжтой. За тэрэн дээр энэ аягнууд болохоор магадгүй загсны урд байж, магадгүй загас тэгээд мэлхий хилэнцийн орд байж магадгүй ийм хүмүүс маань. Тэгэхээр ийм зүүн совинтой хүмүүс юм чин та нар өөртөө нэг цаг зав ийм их харсан бодорсон энерги нэг дүүжлэгдсэн хүн шиг ийм байдалд аваачснараа та өөртөө юу хийхийг олж танихаар байгаа байхгүй юу. Тэгээд энэ ажил дээр ийм худал хуурмаг хүмүүсийг хараарай, олж танаарай гэдгийг хэлж байна. За ийм байна. За дараагийн хөзөр маань хайрын хөзрийг үтсэн байгаа. За энэ илчлэг гэдэг ийм ребел гэдэг хөзөр энэ хайр дурлалын мессеж картнаас ингээд авсан байгаа. Би чамд үннийг хэлмээр байна гэсэн байна. Магадгүй таны хайртай эрэгтэй найз залуучин ч юм уу, таны эмэгтэй найз чинь ч юм уу ингээд танд үннийг хэлхийг хүсэж байгаа юм байна л да. За compression гинэ. Яриа гэдэг карт гарч ирсэн. Би чам руу залгаж дуу хоолойг чинь сонсомоор байна гэсэн байна. Ийм бас хайр дурлалын мессеж өгдөг картнаас авсан байна. Тэгэхээр ямар нэг байдлаар ингээд тантай ярих юм байна л да. Яриад гоё таныг сансан сэтгэлээ илэрхийлээд дуу хоолойг чинь бас сонсохыг хүсэж байгаа юм байна шүү таны хайрт чинь. За бас нэг энэ хайр дурлалын картнаас ингээд ийм энэ карт маань гарч ирсэн байгаа. Цаг хугацаа гэсэн карт юм байна. Дараагийн хос жил магадгүй 41 хоногийн дараа. За дараагийн карт маань хайр дурлалын мессеж авсан байна. Ребел гэсэн байна. Илчлэл гэсэн байна. Би чамд үннийг хэлмээр байна гэсэн байна. Тэгэхээр зэрэг таны хайртай найз залуучин ч юм уу, хайртай эмэгтэй чинь танд үннийг хэлмээр байсан юм биш шүү. Хэлмээр байна гэсэн байна. Магадгүй сэтгэлээ илчлэх гэдэг юм болов. За дараагийн ингээд хайр дурлалын мессеж картнаас compression гэсэн байна. Яриа. Би чам руу залгаж дуу хоолойг сонсомоор байна гэсэн байна. Ямар нэг таны хайртай хүн чинь тань руу залгаж ингээд таны дуу хоолойг чинь сонсомоор байна. Би чамаагаа санаж байна гэдгийг хэлмээр байсан юм байна. За тэгээд дараагийн хайр дурлалын картнаас ийм карт гарч ирсэн байна. Бууж өгөх гэсэн байна. Surrender гэсэн байна. Заримдаа бидний амьдралд шин зүйл орж ирэхээс өмнө бид хуучин зүйлсээ орхих хэрэгтэй болдог. Яв тэгвэл бид бүгдийг хийнэ гэсэн байна. Тэгэхээр ингээд тэргэл сар гарцсан байгаа. Тийм болохоор энэ болохгүй байсан хуучин X ч юм уу ийм харилцаанууд байгаа. Тэрийг тэргэл сарнаараа ингээд тавьж явуулаараа. Хуучин бүхнээ тавьж явуулахгүй болвол ингээд дараагийн шин зүйл орж ирдэггүй юм шүү. Тэгээд урагшаа харж алхаж яваа гэсэн зүйлсийг сануулж байна. Тэгээд дараагийн асуудлыг бид нар мэднэ гэсэн байх шүү. Магадгүй сахиусан тэнгэрүүд чинь харж байгаа гэсэн утгаар би ойлголоо. За энэ болохоор цаг хугацааны картнаас
мессеж авсан байгаа. Next comes of year гэсэн байна. Дараагийн хос жил магадгүй гэсэн байна л да. Дараагийн хос жил магадгүй. Дараагийн зарим нэг хүмүүс нь болохоор хостойгоо уулзраг болвол дараа жил ингээд уулзрах магадaltaй. Магадгүй 41 гэдэг энэ тоо маань учир утгатай байгаа байхгүй таны хувьд 41 хоногийн дараа ч юм уу эсвэл 41 минут магадгүй 41 гэдэг тоог та давхар хардаг ч юм уу энэ тоо бол таны цаг хугацааны юунд маш чухал байх нэ. За дараагийн сахиусан тэнгэрийн зөвлөгөө авсан байна. Атхена гэд сахиусан тэнгэр. За чи хүчрэг байх нь аюулгүй. Та бусдад болон өөртөө ашиг тусаа өгөх хайраар хэрэг нь хүчрэг байхыг мэддэгэ гэсэн байна. Тэгэхээр хүчрэг байгаараа энэ хүчрэг байгаа зүйл чи юу н аюулгүй шүү гэдгийг сануулад байна л та. Тэгэхээр зэрэг та бусдад олон өөртөөгөр ашигтайгаар ингээд ач тусаа өгөх хайрыг хэрхэн хүчрэг болохыг мэддэг байна. Мэддэм байна л да. За энэ болохоор бөөгийн картнаасаа ингээд мессеж авсан байна. Тэгэхээр мэргэн үнэнч тууштай бай гэсэн байна. Мэргэн үгтэй, үнэнч, мэргэн ухаантай, үнэнч шудраг, тууштай байгаараа гэсэн бөөгийн картнаас ийм гоё зөвлөмж гарч ирж байна. За бас нэг ийм бөөгийн сахиусан тэнгэрүүдээс бас авсан байна. Энэ маш гайхамшигтай зураглалтай надад маш таалагдаад байгаа. За энэ болохоор 40-ийн тоотой гэсэн бай. Магадгүй энэ дээр бас нөгөө 41 гэсэн штэ 41 ер нь адилхан баваач 4 тэнцвэртэй байдал иймэрхүү байдлыг бас 4-ийн тоо маань илэрхийлээд байдаг аахгүй юу? Бат бөх суурьтай байдлыг илэрхийлээд байдаг. Тэгэхээр ухаарал аваарай гэсэн байна. Та ухаарал аваарай гэсэн мессежийг илгээж яана л та. Ямар нэг зүйлийг ингээд та ухаалгаар ингээд шийдээрэй, үнэнч байгаарай, мэрэгэн ухаантай байгаарай гэсэн байна. За тэгээд нэгдүгээр бүлгийнхэн маань ингээд ирээдүйн энэ хүртэл ингээд өндөрлж байна. Та бүхэн лайк, subscribe дараад өгөөрэй. Тэгээд бусдад бас түгээгээрэй, комент бичээрэй. Тэгээд таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Тэгээд хувийн мэрэг сонирхож байвал бас ингээд хувь чатаар орж ирээд асууж болно шүү. За та нартай амжилт хүсье. За 2 дугаар бүлгийнхэн ирээдүйдээ тавтаа морилно. Та бүхний сонгосон нэг ягаан өнгөтэй болрыг сонгосон байна. За энэ дээгүүрх асуулт ерөнхий төлөв байдлыг нь ажил, карьер, мөнгө, санхүү, хайр дурлал тэгээд сахиусын зөвлөгөөнүүд харсан байна. За зарим нэг хүмүүс болохоор маш сайхан зарим нэг ингээд оюутан сурагч нар харагдаад байна л да. Гадаад оронд ингээд ажил мэргэжлээ эхлүүлээд суралцсангаа хажуугаар нь ажил хийгээд ийм явж байгаа харагдаад байна. Тэгээд оюун санааны хувьд ингээд шинээр суралцаад олж нээгээд ингээд маш гоё санаануудыг бодлоор нь орж ирээд байгаа гэлтгээд байгаа байхгүй юу? Альва зүйл дээр их сониуч энергитэй, ихтэй бодлын хувьд бол гүйлгээ ухаан айгүй их сайжраад байгаа. Им оюутан сурагч залуу энергийг харуулад байна л та. Им хүүхдүүд бас оюутан сурагч нар байж магадгүй харагдаад байна. За зарим нэг хүмүүс маань болохоор ингээд ажил төрлөө хийгээл явж ийн л та маш их ажлын маш их ачаалалтай хүнд ажил хийдэг. Тэгээд гал ирч хүч ихтэй. Тэгээд энэ ямар нэг байдлаараа бас бусдад жоохон ингээд зөрчилдөөн, жоохон ингээд маргаан үсгчих гэдэг. Тэрэн дээр анхаарал аваарай. Тэгээд ер нь бол ингээд би өөрийгөө ингээд хүнд хүчээр ажил хийснээрээ тэр өөрийн хөлсөөрөө ингээд хамаг ирч хүч энерги ингээд гадагшлуулдаг төрлийн гэхүүдээ ингээд гадаад оронд ажиллаж байгаа монголчууд маань ерөнхийдөө иймэрхүү хүнд хүчээр ажил хийж явж байгаа хүмүүс бас ер нь харагдаж байна. Тэгээд маш их гал ирч хүчтэй, гал энерги ихтэй ийм ажилч хичээнгүй байгаа хүмүүс харагдаад байгаа байхгүй юу?
За тэгээд заримдаа болвол энэ бусдаа жоохон ингээ муухай үг хэлээд гомдоогоод бусдыг бас үг хэлээрээ гомдоогоод тиймэрхүү талууд ажиглагдаад байгаа байхгүй юу? Муухай үг хэлэх ч юм уу тий энэ дээрээ анхаараарай. За хоёрын сэлэм маань ингээд гарч ирсэн бас ингээд бодын төөрөгдөлд хит их автаад байгаа. Альва шийдвэрээ гаргахтаа ингээд төөрөгдөлд эргэлзээ төөрөгдөлд автчихсан. Тэгээд ингээд янз бүрийн зүйлийг ингээд хийх гэхээр зэрэг ерөөсөө ингээд нүдэн нээгдэггүй ингээд хаалттай байгаа байхгүй юу? Маш их тэнгэлзээ эргэлзээ ихтэй байгааг л хэлээд байгаа гэсэн үг. Аливаа зүйлсийг ингээд тодорхойгоор ерөөсөө харж чадахгүй байгаа даа л та. Ягаад гэвэл энерги маш сул байгаа учраас сэтгэл зүй зүрх хоёр чинь ингээд хоёрдчоод байгаа болохоор хоёрдчоороо ерөнхийдөө ингээд зүг чигээ олоход ер нь жоохон хүндрэлтэй болдог. Тэгэхээр балансыг бас айгүй сайн барьж өгөх хэрэгтэй байна л да. Ер нь ажил, мэргэжил, өөрийнхөө амралт тэриймэрхүү тэр баланс дээрээ маш сайн балансыг барьж өгөх ёстой гэсэн утгаараа бас гарч ирдэг л дээ. За шудраг осны хөзөр маань ингээд доошоо хараа гарч ирсэн. Ямар нэг зүйлд одоо ингээд амьдралд нь ингээд шудраг бус зүйл харагдаад байгаа ч юм уу аль эсвэл ингээд сайн муу талууд энслээд байгаа. Аливаа асуудлын шийдвэрийг гаргахтаа дараачийн үр дагаврыг ер нь бодож үзэх хэрэгтэй байна л да. Магадгүй ингээд сайн сайхан ингээд сэтгэлээрээ юм хийсэн бол сайн үйл үрдгээ. Магадгүй ингээд буруу зүйл хийжсэн бол буруу үр дагавар ирдэг шүү гэдгийг энэ justice хөтөр маань сануулж харуулж байна л да. Тэгээ ямар нэг зүйлийг ингээд сэтгэл хөдлөлөөр автаж хийхгүй хурдан хөдөлгөөнөөр автахгүйгээр маш сайн нявхар бодож шийдвэрээ гаргавал их зүгээр байх нэ. Тэгээд сэтгэлийн хөдлөөр хийх юм бол эн чинь бас буруудах магадлал өндөртэй харагдаад байгаа байхгүй юу? За ерөнхийдөө нэг тиймэрхүү ерөнхий байдал нь тэгж харагдаж байна. За мөнгө төгрөг санхүү нь болохоор ер нь бол энэ Savani Queen of Swords гэдэг сэлэмний хатан гарч ирсэн. Энэ хүн болохоор оюун санааны хурц оюун ухаанлаг, тийм бүтээлч зоримог тэгээд эмгтээлэг энергитэй бусдыг бас баг зэргийн ингээд гомдоочдаг тийм талуудаас ажиглагддаг. Тэгээ бие даасан байдал өндөртөө хил хязгаараа өөрийн бие хил хязгаараа маш сайн тавьж чаддаг тийм эмгтэйг харуулад байна л да. Гадаадад байгаа эмгтэй хүмүүс маань маш сайхан хатан энергитэй байна, маш бие даасан, зоримог шийдэмгий. Тэгэхээр бас энэ хүн сэлэн барьцныг бодоход бас л агаар ордны хүн бас байж магадгүй харагдаад байгаа байхгүй юу? За хоёрын зоос маань энэ хүн болох дээр ямар нэг ажил төрөл ч юм уу өөрөөсөө ямар нэг зүйлийг ингээд эхлүүлээд явж байгаа айгүй сониучхан зангаараа эхлүүлээд ингээд яваад байна л да. Тэрнтэй сэтгэл зүйн өрөөсөө юу яагаагүй буураагүй гэсэн үг айгүй сонирхолтой хэвээр хөгжилтэй их зугаатаагаар ингээд энэ ажлыг эхлүүлээд явж байна. Тэгээд сүүлийн үед маш их завгүй их ажиллаад байгаа харагдаж байна. Тэгээд ажил амьдралынхаа балансыг бас тэнцвэржүүлэх нь бас чухал юм байна шүү гэдгийг бас энэ хөзөр маань хоёрын зоос маань харуулад байна. За 10-ын сэлэм гарч ирсэн. Энэ болохоор жинхэнэ нөгөө нэг үүлийн үр гэж байдаг штэ. Тэгээд тийм болохоор үүлийн үрийн чинь үе ингээд дуусгар болж байна. Цоош нь эхлэл ингээд одоо таны амьдралд ирэх гээд байгаа юм байна л да. Ирж байгаа юм байна. Энэ бол маш авууштай тал юм байна. Яг одоо бол үүлийн үрээ цэглэг шатан дээрээ яваад байгаа юм байна. Тэгээ та хүнд үеэсээ одоо ингээд гарч байна. Янз бүрийн ингээд сэтгэлийн янз бүрийн хүнд үүлийн өөр хүнд үеэсээ хүнд шарах тэгээ сэтгэлийн шарах байдаг шүү дээ. Тэр үеэс бүх юм муухай зүйлсээс одоо таны энэ муухай үе чинь тавирж байгаа юм байна. Ер нь бол танаас холдож байгаа л гэсэн үг л те. Үүлийн өрөөд чинь ингээ муухай зүйлс танаас холдоод шинэ
цоош нь ингээд сайхан амьдрал таны амьдрал руу ирэх гээд байгаа байхгүй юу? Зарим нэг хүмүүст шүү. За, Page of Cups аягны боол гарч ирсэн. Энэ болох дээр мөнгө төгрөгийн талаар ерөнхийдөө харсан байгаа л да. Гэхдээ энэ бол бас ингээд романтик ийм гоё шин залуухан хүн таны амьдралд гарч ирнэ гэж бас илтгэдэг байхгүй юу? Тэгэхээр энэ болохоор мөнгө төгрөгийн тал дээр харж байгаа болохоор альва зүйлийг ингээд зүүн совонгоор бүтээл сэтгэлгээний хувьд өгөөчтэй бүх зүйлийг шинээр эхлүүлээд ингээд явж байгаа. Энэ хоёр маань маш сайхан эхлүүлээд ингээд яваад байгаа байхгүй юу? Магадгүй ингээд зүүд нойроор чинь ингээд гоё мессеж ирэх ч юм уу, сахиусын тэнгэрийн тоо хардаг ч юм уу, Angel number гээд тэрийг хардаг ч юм уу. Иймэрхүү зүйлсийг ерөнхийдөө харуулдаг. Тэгээ бүх зүйлийг маш гоё ингээд шинээр эхлүүлээд яваад байгаа. Зүүн совны өндөртөө ийм хүн пэжөө ийм залуухан энергийг харуулад байна л да. Тэгэхээр зэрэг гадаадд байгаа магадгүй энэ оюутан сурагч нар гэж яриад байгаа шүү дээ. Ийм хүмүүсээ бас гоё ингээд маш гоё зүйлсийг ингээд өөрөөхөө зүүн совнгаараа ингээд эхлүүлээд ажил мэргэжил болгоод ингээд яваад байгаа харагдаад байна. За, Page of Wands ингээд доош хараад гараад ирсэн. Буулны саваа маань доош гарч ирсэн. Аливаа зүйлийг одоо ингээд харахтаа сөрөг итгэл үнэмшилтэй жоохон байгаад байгаа мó да. Зарим нэг хүмүүс маань сөрөг сэтгэл зүйтэй байгаад нь да. Шин зүйл хийх гэхээр жоохон ингээд энерги хүч нь ингээд арай хүрэхгүй байгаа харагдаад байна л да. Нэг л их чиглэлгүй харагдаад байна. Зарим нэг хүмүүс маань тэгээ энэ дээр анхаараарай. Тэгэхээр зэрэг өөрийгөө ер нь сонсорой, зүүн совнгоо сонсорой, зүд нөрөө сонсорой. Тэндээс чи маш гоё зөвлөгөө орж ирдэг шүү гэдгийг сануулмаар байна. За, хайр дурлалыг нь үзье. Unworthy гэсэн байна. You are better person than I am гэсэн байна. Чи надаас илүү сайн хүн гэсэн биш үү? Магадгүй тэгээд хайртай хүндээ хэлмээр санагдсан хүндээ чи бол надаас илүү сайн хүн шүү гэсэн мессеж илгээж байгаа юм байна. За, attachment гинэ. Энэ болохоор хайр дурлалын мессеж өгдөг Oracle картнасаа ерөнхийдөө хайр дурлалын мессежийг үзэж байгаа. Бодлоо цэгцлэхийн тулд үүнийг орхих хэрэгтэй болсон гэсэн байна. Тэгэхээр бодлоо цэгцлэх хэрэгтэй гэд яриад байсан шүү дээ. Энэ дээр ингээд бусдыг бас гомдоогоод байна. Төлөвлөгөө гаргаж чадахгүй байна. Ер нь энэ болохгүй зүйлсээ өөртөөгөө ингээд ер нь бясалгал хийгээд өөрийгөө сонсох юм бол энэ жоохон муухай сөрөг итгэл үнэмшлээсээ гардаг юм шүү гэдгийг харуулад байна л доо. За, хайр дурлалын татгад twin flame гинэ. Ихэрдэл таны хүсэл мөрөөдөл шатаж байна гэсэн байна. Та бол ингээд хайр дурлалтайгаа ингээд гадаадд амьдарч иж магадгүй тэгээд шинэхэн хосууд ч юм уу иймэрхүү хүмүүс маань ингээд галт үлэн маш гой бадраад бие биирээ илүү их тэмүүлээд магадгүй та хоёр бүр ингээд бурхнаас заяасан хосууд харагдаад байгаа байхгүй юу? Маш гайхалтай. За, энэ болохоор би магадгүй ингээд синглчүүдтэй авсан юм аа. Энэ болохоор цаг хугацааны карт байгаа л да. Цаг хугацааны it's happening now. Одоо цаг болж байна гэсэн байна. Тэгэхээр энэ 54 гэдэг тоо таны хувьд Angel тоо байж болно, сахиусан тэнгэрийн тоо байж болно. 54 гэдэг тоог давтан харуул ямар нэг зүйлийг ингээд сахиуснууд тантай холбогдох байгаа бас тиймийг илэрхийлж бас болдгоо.
Тэгэхээр бол одоо болж байна гэсэн бэ штэ. It's happening now. Одоо болж байна гэж байгаа байхгүй юу? За одоо сахиусан тэнгэрийн зөвлөгөөг харъя. Бенеса гэдэг ийм гоё сахиусан тэнгэр гарч ирсэн байна. За шийдвэрээ гаргахын тулд өөрөөсөө аль зам намайг бурханлаг зорилгодоо ойртуулдаг вэ? Аль зам түүнээс холдуулдаг вэ гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй юм байна л да. Хэрвээ та нар ингээ бурханлаг замаар явах юм бол бурхад сахиусан тэнгэрүүд ингээд та нарын замыг ингээ чиглээд явдгийн шүү. Тэгэхээр та нар ингээд ер нь бурхныг дагах юм бол бас их зөв чиглэлтэй, зөв сэтгэл зүйтэй явдгийн шүү гэдгийг бас хэлмээр санагдчихлаа. За энэ болохоор бөөгийн хөзөр оракл картаасаа ерөөхдөө мессеж авч байгаамаа. Энэ болохоор Esther Annection гэнэ үү? Тийм од өвөг дээдэс таныг сэтгэлийн дуу хоолоогоо даг гэсэн байна штэ. Од гэдэг өвөг дээдсүүдээс чинь таныг сэтгэлийн дуу хоолоогоо дагаа гэсэн. Өөрийгөө сонсоод өөрийнхөө дуу хоолойг сонсороо гэсэн зөвлөгөө өгж штэ. Тэгэхээр та нарт бол ингээд би сая хэлсэн өвөг дээдсүүд маань ингээд туслахад бэлэн байдаг шүү. Та нар аль замыг нь сонгоод байна вэ гэдгийг л өөрсдөөсөө асуух хэрэгтэй байна. За энэ бас өвөг дээдсүүдийн ийм гоё оракл карт, ийм гоё зураглалтай. Надад энэ карт маш их таалагдаад байгаа. Зураглал нь айгүй гоё. Магадгүй ингээ 22 тоо танд энэ болох дээр мастер тоо гэж явдсан шүү дээ. Тэгэхээр аливаа зүйл дээр баланс, тэнцвэр гэж явдаг шүү дээ 22 тоонууд чинь. Тэгэхээр та нарт бол 22 54 гэсэн тоонууд маш чухал байж магадгүй. За энэ болохоор өөрчлөлт хийх хэрэгтэй. Өөрчлөлт гэдэг байгаа байхгүй юу? Transformation. Өөрчлөлт. Өөрийнхөө амьдралд өөрчлөлт хийгээрэй гэдгийг сануулж байна л та. Тэгэхээр 2 дугаар бүлгийнхэн маань ерөнхийдөө өөрийнхөө оюун санаатаа сайхан ажиллаад өгөөрөө. Ер нь бол ийм бүрхэг байгаа энэ бодол санааны өөрөөсөө болоод байгаа ийм бодол санааныхаа энэ зүйлсийг ер нь бол өөртөө ажилласнараа олж авдаг юм шүү. Тийм болох дээрээ за тэн дээр анхаарал аваарай. Тэгээд 2 дугаар бүлгийн амжилт хүсье. За тэгээд лайк, subscribe дараарай, комент бичээрэй. Тэгээд хувийн уншлага бас авч байгаа шүү. За баярлалаа. За 3 дугаар бүлгийнхэн маань ирээдүйдээ тавтай морилно. Та бүхний сонгосон шар болор энэ байна. Энийг сонгосон байна. За тэгээд дээдлийн хэсгээрээ болохоор та бүхний гадаадд байгаа хүмүүсийн маань ерөнхий төлөв байдлыг үтсэн. 2 дугаар игнэн ажил, карьер, мөнгө, санхүү. Хайр, дурлал гэд тэгээд сахиусуудын зөвлөгөө гэд үтсэн байгаа. За энэ зарим нэг хүмүүс маань жоохон зориг тэмүүлэлгүй байгаа. Тэгээд ямар нэг зүйлийг бас эхлүүлчихэд цаг нь болоогүй ахт нь хитрхийг шавдуулаад байгаа. Бас нэг тийм энерги бас хилж яана л да. Аль эсвэл ингээд нөгөө дотоод хүчийг ингээд буруугаар ингээд явуулаад байгаа. Буруу ингээд цаг нь болоогүй юм дээр хитрхийг ингээд энерги зарцуулаад байгаа гэсэн үг. Аль эсвэл нэг зүйлийг аваад явж бас чадахгүй байгаа тийм нэг энерги бас харуудаад байгаа байхгүй юу? За дараагийнх нь болохоор 9 Хермет Даянч хөзөр маань гарч ирсэн. Энэ болохоор доошо ер нь бол хоёлаа доошо гараад ирсэн байна л да. Нийгэмлэгээс өөрийгөө хит их тусгаарлаад байгаа. Тэгээд магадгүй их сэтгэл готролтой, ганцаардалтай юм шиг харилцаанд орох сонирхолгүй байгаа. Нэг бол өөрийнхөө доогуур үнэлээд байгаа. Бусдаас ингээ холдох, тусгаарлахыг айгүйх ийм хүсэж байгаа ийм нэг хүмүүс, зарим нэг хүмүүс байна тийч харагдаад байна л да. Энд болохоор олон хүмүүс байгаа учраас би тийж яриад зарим нэг хүмүүс маань жоохон ингээ готрон хүчилтэй яваад байна. Энэ бол ер нь тохиромжгүй зан ааш шүү. Энийг ер нь
зас залруулаарай гэж хэлмээр байна. За 6-гийн зоос маань гараад ирсэн. Магадгүй ингээд та одоо ингээ гадаадад ажил төрөл хийгээ мөнгө төгрөг илбэг олсон болвол магадгүй та бусдад ингээд гараа сунгаарай. Бас нэг ингээд зүйл болох дээр бас нэг жишээ нь болохоор магадгүй танд ингээд тусламж хэрэгтэй байгаа бол та бусдаас ингээд тусламж гуйгаад үзээрэй. Тэр бүхэн ч бүгдээрээ нээлттэй байна шүү. Тэгэл ерөнхийдөө нэг бол хураасан зүйлээ эргүүлээд ингээд нийгэмдлэгтэй ингээд ерөн хүмүүс туслаараа л гэдгийг сануулад байгаа байхгүй юу. Тэгээд яг ийм туслах хангалттай хэмжээний мөнгө төгрөгтэй болсон болвол бусдад ингээд туслах цаг үе чинь ирсэн байх шүү гэдгийг харуулж байна л та. За энэ 9-ийн зоос гарч ирсэн. Энэ болохоор аливаа зүйлийг ингээд дуусгуур төгсгөр болгох илэрхийлж байдаг л та ер нь. Тэгээд энэ хүн ба маш их эд хөрөнгөтэй нилээн их өөрөөрөө ингээд бүтээс нь үржил шим ихтэй байгаа бас магадгүй ингээд үржил шимээ хүлээгээд хараахан нарай авч амжааг байгаа. Гэхдээ удахгүй бас үржил шимээ авах гээд байгаа, хүлээж байгаа гэдэг ч юм уу. Тэгээд ерөнхийдөө яг бодит амьдрал дээр манифест бол маш гайхамшигтай биелээд яваад байгаа. Ийм энерги бас илэрхийлж байдаг аахгүй юу? Тэгэхээр ийм сайхан үржил шимээ авж байгаа бол магадгүй та ингээд бусдад ингээд гараа сунгаж яага болохгүй гэж тийм ээ. Ингээд тусламж өгвөл их зүгээр юм байна шүү таны хувьд. За ажил төрөл карьерийн хувьд мөнгө санхүү гэсэн байгаа. За the manifestation гарч ирсэн. Энэ бол маш гайхамшигтай тийм манифестийн чадвар өндөртэй эд шидийн гайхамшигэр өөрийнхөө зүн бэлгээр эд шидээрээ ийм сайхан өөрийнхөө амьдралд юу хэрэгтэй байгаа бүгднийг ингээд газар дээр ингээд буулгаж ирдэг ийм гайхамшигтай хүнийг илэрхийлээд идэг. Тэгэхээр би ингээ хараад ахад манай энэ 3 дугаар бүлгийн хүмүүс маань ер нь бол маш сүнслэг боловсралтай тийм хүмүүс харагдаад байна л та. Тэгэхээр аливаа зүйл дээр юу хүсэж чинь тэр бүхнийг ингээд амьдралд ингээд буулгаад ирэх тийм чадвар, авиас чадвар, зүүн бэлэг нь маш өндөр байгаад байна л та. За тэгээд ингээд бүх зүйл нь байгаа байхгүй юу? Ингээд гэр бүл нь байна уу, байна, мөнгө төгрөг нь байна уу, байна, эд баялаг нь байна уу, байна. Тэгээд ингээд зүүн сонгоор бүх шин зүйлсийг ингээд хүлээн аваад байгаа гэсэн үг. Ингээд амьдралдаа хэрэгжүүлээд шин зүйлсийг зүүн сонгороо зүүд нь ороороо ингээд авж байгаа. Ийм гоё гайхамшигтай хүмүүс харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд 6-гийн аяг гарч ирсэн. Энэ болохоор өөрийнхөө дотоод руугаа ингээд дотоод хүүхдтэйгээ ингээд өнгөрсөн амьдрал руугаа ингээд хөтлсөн. Энэ бас 6-гийн аяг гарч ирсэн. Энэ хоёр яг адилхан аяг гарч ирсэн аахгүй юу? Тэгэхээр зэрэг айгүй ингээд дотоодтойгоо маш их харилцаад сурчсан, бясалгал хийдэг, зүүн совинтойгоо ингээд харьцдаг тийм хүмүүс харагдаад байгаа аахгүй юу? 3 дугаар бүлгийнхэн маань тэгээд ингээд хүүхэд нас руугаа очиснараа би юу хийж чаддаг, янз бүрийн гоё мэдрэмжүүд авж байгаа. Аваад өөрийнхөө тэр гайхамшигтай бүтээж чадах зүйлсүүдээ өөртөө ингээд амьдрал дээр ингээд хэрэгжүүлээд байгаа тийм хүмүүсийг харуулад байгаа байхгүй юу? Ер нь бол 2 төрлийн хүн яваад байна. Нэг бол зарим ихэнх юун дээр их картыг маань ингээд харахад илүү их эерэг гоё зүйлс нь болохоор илүү сүнслэг хүмүүс байгаа мó зүүн совны өндөртэй хүмүүс харагдаад байна л да. Тэгэхээр ингээд ус элементтэй загсны орд, хилэнцгийн орд, загсан юу мэлхийн орд ч байж магадгүй хүмүүс харагдаад байна л да. Биш ч байсан ч өөрөө сонсч болно. Тэгэхээр ингээд өөрийнхөө дотоод хүүхдтэйгээ маш сайхан ажилласан байна. Дотоод хүүхдтэйгээ ив найранд тогтоож чадсан байна. Харилцаж чадчихээн. Эвлэлт нь нэгдэж дотоод хүүхдээ баярлуулад юу бүтээхээ ингээд манифест хийгээд ингээд маш гайхамшигтай явж байгаа байхгүй ингээд.
маш сүнслэг мэдрэмж өндөртэй хүмүүс байна. Зарим нэг хүмүүс маань ингээд ганцаардаад яваад байгаа шүү дээ. Нийгэмлэгээс жоохон тусгаарлаад ингэж яваад байгаа. Тэгээд энэ дээр бас ингээд дөрвийн аяг гарч ирсэн л тээ. Тэгэхээр за болж исэн ажил ингээд жоохон болохгүй болдог ч юм уу, мөнгө төгрөгөн орж ирэх гэж байгаа болдог ч ер нь ямар нэг зүйл нь ингээд болохгүй болохоор зэрэг тэр зүйл рүү хитрхийг анхаарлаа төвлөрүүлээд тэр лүгээ их анхаарад байна. Тэгээд өнгөрсөн зүйл рүү хит их анхаарад байна. Тэгээд өнгөц цаана ингээд сайхан зүйлс өгөх гээд ертөнцөөс ч юм уу ингээд гоё бэлэг өгөх гээд байгаа. Тэрийг нь анзаарах сөхөө алгалдаа энэ хүнд маань ер нь их сэтгэлийн шаналлалтай байна. Болохгүй байгаа зүйлс рүүгээ хит их анхаарлаа төвлөрүүлсэн иймэрхүү байдлаасаа болох хэрэгтэй байна. Тэгээд ийм ганцаардын энергиэс ер нь салах хэрэгтэй байна. Нийгэмших хэрэгтэй байна. Ингэж хүний нутагт ингэж явж болохгүй. Ер нь гоё өөдрөг сэтгэлтэй яваараа гэж хэлмээр байна. За энэ болох дээр ерөнхийдөө хайр дурлалыг нүүдсэн байгаа. Mistakes гэсэн байна. Mistakes. I wish I could right my wrongs гэсэн байна. Алдаа гэсэн байна. Би алдаагаа засаж залруулахыг хүсэж байна гэсэн байна. Зарим нэг хайр дурлалын хүмүүс маань нэгэндээ тийч хэлхийг хүсэж байгаа юм байна л та. Алдаагаа засахыг хүсэж байна гэд. За дараагийнх нь ингээд хайр дурлалын картаас ингээд мессеж авах, lovers message авдаг картнаасаа indecisive гэж юм л та. Шийдвэргүй гэсэн байна. Шийдвэр гаргаж чадахгүй нь таныг өвтгөж байгааг би мэднэ гэсэн байна. Тэгээ энэ дээр ингээд шийдвэр бас жоохон сүйх тэрэгмэн шийдвэр гаргаж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоёр яг холбогдоод байгаа байхгүй юу? Өөртөө итгэлгүй байгаа даа л та. Зарим нэг хүмүүс маань өөртөө итгэлгүй байгаа даа, шийдвэр гаргахдаа айгүй тийм маш их эргэлзээтэй байна. Тэгэхээр энэ юунаасаа болох хэрэгтэй байна л да. Бясалгал хийх хэрэгтэй гэдгийг хэлье. За дараагийн lovers card маань энэ карт гарч ирсэн. Хөгжилтэй байдал гэсэн карт гарч ирсэн байна. Инээд бол хамгийн сайн эмчилгээ юм аа. Хамтдаа хөгжилтэй байгаарай. Хайр бол хамгийн агуу эдгээгч гэдгийг санаарай гэсэн байна. Маш гоё гайхамшигтай гоё мессеж ирсэн байж та. Хайр дурлал хөгжилтэй байгаарай. Ингээрээ хайр дурлалынхаа галыг бити унтраагаарай. Ер нь бол байн гоё инээж хөөрөөрөө хамтдаа гоё цагийг өнгөрүүлээрээ. Хайр гэдэг бол агуу эдгээгч гэдгийг санаарай гэж байна. За. За, Archangel Angel ингээд сахиусан тэнгэрийн зөвлөгөө. Би чамд өөрийнхөө бусдын бие махбодын сорилтыг эдгэхэд туслаж байна гэсэн байна. Би чамд өөрийнхөө бусдын бие махбодын сорилтыг эдгэхэд туслаж байна. Та бол нөгөө манифест маш мундаг хийдэг хүн, зүүн совын өндөртэй хүмүүс гээд байгаа шүү дээ. Тэгэхээр бусдыг бас ангаах эдгэх тийм чадвар нь танд байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр замд чинь ингээд Archangel Michael маань туслая гэж хэлж байна. Надтай адилхан та нар бас юм гоё эдгэх шүү гэдгийг хэлээд байна л та. За дараагийн бөөгийн карт маань Winter өвөл гэсэн юм бөөгийн картаас мессеж авсан байгаа. Өөрийнхөө хэрэгцээг анхаарч үзээрэй гэсэн байна. Өөрийнхөө хэрэгцээг анхаарч үзээ. Өөрөө юу хүсэж байгаа, юу мөрөөдөд байгаа тэрийгээ ер нь өөрийнхөө юмыг ингээд айгу мэдрэх ёстой байна л та. Анхаарч үзээрэй. За дараа нь энэ бас нэг гоё бөөгийн маш гоё зураглалтай карт би шинээр авсан байгаа. Тэгээд энэ болохоор өршөөл гэсэн 23-ын тоотой өршөөл гэсэн тоо байна л да. Тэгэхээр
бусдыг маш сайхан өршөөж хайрлаараа. Ямар нэг зүйл дээр ингээд хин нэг өршөөж уучлж агаарай. Тэр сөрөг зүйлсүүд байдаг бол тэр бүхнийг өөрөөсөө ингээд уучлалт гуугаад, өршөөл гуугаад энэ бүхнийг онцгүй энергиудээ тавьж явуулаарай гэсэн өвөг дээдсүүдийн мессеж гарч ирж байгаа юм байна шүү. За тэгээ 3 дугаар бүлгийнхэнд амжилт хүсье. Тэгээд та бүхэн лайк, subscribe дарахаа бити мартаарай. Гоё комент бас үлдээгээрэй. За тэгээд хувийн уншлал сонирхож байвал чатаараа холбогдоод ороод ирээрэй. Манай пэйж хуудасны линк бас YouTube хуудсан дээр тавигдж байгаа. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа.